Наашир бо. Хөгийн бацаа минь. Дөрөв юу гэж байгаа даа. Хичээл намайг хийхгүй хаа хөөхтэй юу гэж тоосон яа тийм дараас нь дарааграа давраана. Яа. Ээж та нана юу зогсож байгаа? Би ууг нэг хүүхэдтэй юм байгаа юм. Тэр маань өглөө хичээлдээ явна гэж гарчаад очиагүй сурахтай. Тэгээ тэрийгэ балбах гал зогсож байна. Юу вэ? Та надаас өөр хүүхэд байдаг юм уу? Байхгүй. Тэгвэл балбах байгаа хүүхэд чинь би юм байна те. Харин тэгжил таарч их шиг байна. Харин тийм байна. Хөөе яа чи наашир хөөш наашир чи. Хичээл намайг хийхгүй хаагууд дэмэт хэрэг яваад байгаа мэ чи. Үгүй ээж би найзуудтайгаа арилж яж байгаа дэрсэн юм аа. Үгүй одоо бүр 10 жилээс эхлээд 8 ч болох дутчихлээ энэ нэг юм. Үгүй ээж би крипто, coin, forex гэж яахгүй. Удахгүй сайтан болон заяа. Удахгүй гэдгийг хизээ. Мэдгүй нэг л өдөртөө цөмөрдөг гэсэн. Тэгж яагаад газар доошоо цөмөрчих вэ хүү минь? Юу муу ярьтай юм ярьтай. Хүн алан заяа. Алан биш олон гэж ярьж сур. Тэглэж эхлээд над сургууль соёлоо төгсөөд дараа тэгээд тэр хүсэн forex кроптогоо хиймэ дөө. Ээж би ерөөс 10 жилээ төгсөхгүй гэж шийдсэн. Гадаадын алдартай сайтан хүмүүс дандаа сургуулаа ирсэн хүмүүс байт юм билээ. Тэгэхээр сайтан болохын тулд хайнаа яадыг. За би чамаас энгийн дунд ангийн хүүхдийн IQ-ны асуулт асууя заа юу. Хариулт чадвал сургуулаа хай заа. За тэгье. Танай ээж чи 3 хүүхэдтэй. Юу ээж? Танд надаас өөр 2 хүүхэд байдаг юм уу? Энд чи зүгээр бодлого. Наатай л байгаа юм да. Эхнийхээ даваа, хоёр дахын нягмар, тэр гурав дахыг нь хэн гэдэг вэ? Ямар амарх юм бэ? Лавг штэ. Эргүү минь гурав дахь нь чи байдаг юм байгаа үстэй. Чи гэдэг нэртэй хүүхэд юм уу? Хичээл намайг хийхгүй байсаар хаад бүр эргүү болсон байж та энэ юм. Божо. Наашир бо. Хөгийн бацаа минь. Дөрөв юу гэж байгаа даа. Хичээл намайг хийхгүй хаа хөөхтэй юу гэж тоосон яа тийм дараас нь дарааграа давраана. Яа. Үй. Тэр готарч ин мэдүү. Чи тэр хичээл намайг хий дурган болоод явж тэр 8 панза хийж амтэр мэдүү. Ээж би тийм хичээл ном хийх дургуудаа биш ээ. Би ойлгодгүй болохоор хийдэг байхгүй юу? Хэрвээ ээж хэн нэг нь надад ойлгомжтой загныг зандрахгүй заагаад өгөх юм бол би сурах штэ. Яг сурах юм уу чи? Суралгүй яа тийм бэ ээж? Тэгвэл миний хүү Пито гэж сонсч ирсэн үү? Пито математикийн хичээлийн сургуульд нь 1-ээс 12 дугаар ангийн сурагчдад зориулан хоцрогдол арилгах, төвшин гүнзгийрүүлэх, сурвал болон олимпиадуудад бэлтгэх олон улсын шалгалтуудад бэлдэх сургалт явуулж байна. Эднийх нэг багш дээр ердөө 20-оос 6хан сурагчтай суралцдаг. Сурагч бүр өөр тохирсон хөтөлбөрөөр суралцсан. Сургалтын хуваараа сурагчид өөртөө зохиох боломжтой 5 хүртэлх удаагийн сургалтаа тасалсан бол тухайн сэдвийг өн төлбөргүй нөхөж өгнө. Хамгийн гайхалтай нь 75 цагийн сургалтаа дуусгаад шалгалт өгч 93%-аас бага үнэлгээ авсан тохиолдолд Пито математикийн сургалтын зүгээс дутуу эзэмсэн сэдв дээр үнгүй нэмэлт хичээл орж өгдгөөрөө давуу талтай. Дээрээс нь нийт 8 салбартай болохоор өөрт ойр салбартай хичээлэх боломжтой. Ямар олон онц бүр нүд ирээд жилчлээ миний хөө. Заагаад үгүй сурахаар л байсан байгаа сте. Тийм байж тээ миний хөө. Миний хөө ч өстө лаач штэ.